Сайн бацгаана уу? За та бүгдд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр бид нэг хүчин зүйлийн өөрчлөлт нөгөө хүчин зүйлийн өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгаа талаар судлах. Олон арга байдгийн нэг нь бол регрессийн шинжилгээний арга. Тэгэхээр энэ аргыг ашиглаад их болонлын параметрын тоомдохыг төвөрийн өгөглийн тусламжтайгаар тодорхойлдог. Тэгэхээр энэ тооцоог EVS програм дээр хэрхэн хийх вэ гэсэн арга зүйг бол өнөөдрийн хичээлээр бид бүхэн авч үзнэ. За энд би ажлын файлаа үүсгэсэн, өгөгдлөө оруулсан байна. За энэ өгөгдөл маань болохоор 526 төвөрийн утга бүхий. За нэг цагт авч байгаа хөлс доллараар гэсэн нэгжтэй. За энэ өгөгдөл маань ерөнхийдөө боловсролын жил, ажлын туршлага, за хүйс, гэрэлсэн хэсэг, за тэгээд аль хэсэгт амьдардаг вэ? Ямар одоо юутай бэ? Албан тушаалтай вэ гэх мэтчлийн хувьсгчд бүхий өгөгдлийг бол би оруулсан, бэлтгэсэн байна гэж ингэж ойлгоно. За тэгэхээр регрессийн шинжилгээний арга дээр бол бид нэр регрессийн загварыг үнэлэх шаардлагатай. Тэгэхээр регрессийн загварыг эхлээд энгийн шугам регресс үед яаж үнэлэх вэ гэдгийг хэдүүлээ ярилцъя. За тэгэхээр бид нар өгөгдлөө оруулсан байгаа тохиолдолд энгийн регрессийг үнэлэх хэдэн юм арга бий. За хамгийн ихнийх нь үндсэн зэсээ ашиглаад quick гэсэн зэс рүү ороод estimate equation гэх. За estimate equation гэж сонгонгууд ийм цонх гарч ирнэ. За энэ цонхон дээр бид нэр хамгийн ихний энэ хэсэгтээ бол за ямар төрлийн загвар үнэлэх гэж байгаа вэ гэдэг загварынхаа тавил энэ хэлбэрийг энд бол гарнаас бичиж өгнө. За тэгэхээр жишээлбэл би энгийн шугам регресс 1 цагийн хөс маань за эзэмшсэн боловсролын жилээр хэрхэн тайлбарлаж байгаа гэсэн шугам регрессийг үнэлж байна гэвэл за эхлээд хамаараа хувьсгч буюу тайлбарлагч хувьсгч вэжийг бичнэ. За тэгээд зай аваад C буюу за тогтмол коэффициент. За энийг бол EVS програм C үсгээр таньдаг гэсэн. За үүний дараа education гэсэн хувьсгчаа бид нар тайлбарлагч хувьсгчаар авч яах гэсэн. За ингээд энгийн шугам регрессийн загварын тавилыг бол бид нар ийм байдлаар бичнэ. За эсвэл яг энд харагдаж байгаа шиг энэ хэлбэр дүрсээр wage тэнцүү C1 дээр нэмэх C2-ыг үржих нь education гэж бас бичиж болно гэсэн. За эхний хэсэгт бол загварын тавилыг бичих нь. За хоёр дахь хэсэгт болохоор ямар аргаар үнэлэх вэ гэдэг үнэлгээний аргыг бид нар сонгож өгнө. За бидний арга болохоор хамгийн бага квадратын эрдийн хамгийн бага квадратын арга болох учраас хамгийн ихнийх гэсэн. Энэ за тэгээ энэ дараа нь sample гэсэн цонхонд бол төвөрийнхээ хэмжээсийг бид нар тавьж өгнө. За энд автоматар 526 өгөгдөл байгаа учраас бүгд гараад ирчихэж байна. Гэхдээ магадгүй та 200 өгөгдлөөр нь үнэлэх гэж байгаа бол тэр 200 өгөгдлөө 1-ээс 200 гэдэг юм ингээд зааж өгч бас болно гэсэн. За ингээд окей дарахад бол за 1 цагийн хөлсийг боловсролынхын жилээр тайлбарсан энгийн шугам регрессийн загварын үнэлгээний үр дүн харагдаж байна гэж ингэж ойлгоо. За энэ бол эхний арга. За хоёр дахь арга нь бид нар ажлын файл маань нээлттэй байх үед тэгштэглийг хэрхэн үнэлэх вэ гэхээр за object руугаа ороод new object гингүүд ийм цэс гарч ирнэ. За энэ цэснээс equation гэдгийг сонгоход бол яг энэтэй адилхан түрүүнийхтэй адилхан ийм цонх гарч ирээд түрүүний үйлдэлийг давтаж хийхэд үр дүн бол ижлэхэн байна гэж ингэж ойлгох. За мөн бид нар командын мөрийг ашиглаад бас хамгийн бага квадратын аргаар үнэлгээ хийж болно. За тэгэхээр тул least square за wage гэсэн тайлбарлагдагч хувьсгч C тогтмол коэффициент. За тэгээд education гэсэн энэ тайлбарлагч хувьсгчаа бичээд өгчин. За ингээд окей дарахад бол за түрүүний одоо үнэлгээтэй адилхан үр дүн гарч ирнэ гэсэн. За ингээд 3 арга. За дөрөв дахь арга нь юу байж болох вэ гэхээр бид нэр work файлаас бас одоо тэгштэглийг үнэлэх юм боломжтой байгаа. За энийг үнэлэхийн тулд бид нар юу хийх вэ гэхээр за энд байгаа хувьсгчаа контрол дарж байгаа сонгоно. За эхлээд хамаараа хувьсгч байх ёстой wage. За тэгээд education буюу үл хамааран хувьсгчаар тайлбарлах гэж байгаа гэж үзвэл за хоёулангийн сонгоод open as equation гэхээр за түрүүний бидний мэддэг цонх гараад ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ цонхон дээр
одоо ямар загвар үнэлэх гэж байгаа маань тодорхой харагдчихвэл окей тавьж дарахад бол яг адилхан үр дүн бүхий ингээд гарч ирнэ гэж ингэж ойлгоно. За тэгэхээр загварын үнэлэх юм хэд хэдэн аргачлал байдаг юу энд хэллээ. За үүний дараар үнэлсэн үнэлгээнийхээ үр дүнг тайлбарлахаас өмнө яаж хадгалах вэ гэдгийг энэ зааж өгье. За энэ freeze дараад нэр өгөөд за equation нэг ч гэдэг юм уу те ингээд нэр өгөөд аялын файлдаа бол хадгалж болно. За equation 1 гэдэг ингээд ороод ирсэн. За дараа нь ямар тэгштгэл үнэлэл дараагийн тэгштгэл үнэлэхэд өмнөх тэгшгэлээ арилгаад үнэлждэг учраас бид нар хадгалж авах нь шаардлагатай. Тэгэхээр аялын файл дотроо ингээд хадгалаад дараа дахин дуудаад харах юм боломжтой байна гэд ингээд үзчих нь байна. За одоо бүгдээрээ үнэлгээнийхээ үр дүн рүү орыг хэрхэн тайлбарлах вэ гэдэг рүүгээ орох гэж байна гэсэн. За энэ үнэлгээний үр дүнгийн хэсэгт бол ийм 3 хэсгээс бүрддэг гэдэг ингээд ойлгож байна. За эхний хэсэг нь бол энэ хэсэг. За dependent variable буюу за чиний үнэлсэн одоо тэгштгэл маань загвар маань хамаараа үүсгэж чинь юу юм бэ гэдгийг зааж өгнө. Wage. За метод буюу хамгийн бага квадратын аргаар үнэлсэн шүү гэдгийг бас энд харуулж өгч байна. За үүний дараагаар бол цаг өдөр минутын энд харуулж байна. За дараа нь бол 526 өгдөл бүхий төвөр шүү гэдгийг харуулж байна. Энэ төврөөс хичнээн энэ үнэлгээнд оролцсон бэ гэдгийг бас хойно харуулж байна. За энэ бол нэгдүгээр хэсэг гэсэн үнэлгээний. За хоёр дахь хэсэг нь бол энд харагдаж байна. За энд юу вэ гэхээр эхлээд тогтмол коэффициент C. За тэгээд тайлбарлагч хувьсагч education харгалзах. За коэффициентийнх нь үнэлгээнийх нь утгууд нь энд харагдаж байна. За үүний дараагаар тухайн коэффициентуудад харгалзах стандарт алдаанууд нь харагдаж байна гэж ингэж ойлгож байна. За тэгэхээр стандарт алдаа нь бол үнэлэгдсэн параметрын наривчлалыг бол илэрхийлдэг. За тэгэхээр ялгаатай төвөр ах болгонд бол энэ параметрийнх нь энэ үнэлэгдсэн утгууд бол өөрчлөгддөг. Тэгэхээр түүний хэлбэлцлийг бол тодорхойлох шаардлага гарч байна л гэж ингэж үзнэ гэсэн үг. Тэгэхээр параметрын стандарт алдаа энэ алдаа маань хэдий чинээ багван төдий чинээ уг параметрын ач холбогдлын түвшинг өндөр байна гэд ингээд ойлгоно гэсэн. За энэний дараагийн багнанд болохоор T статистик буюу за энэ T статистик хэрхэн гарах вэ гэхээр энэ коэффициентийн утгыг стандарт алдаанд нь харгалзан хуваахад гарах утга өөрөөр хэлбэл харьцаа гэдэг ингээд ойлгож чинь. За тэгэхээр T статистик нь бол тухайн тэгштгэл тодорхойлогдож байгаа энэ параметрийнхаа утга ач холбогдолтой хэсгийг шалгадаг T статистикийн утгаа гэдэг ингээд ойлгож чинь. За энэ параметрын утга бол стандарт хязгаарлалтынх нь одоо харьцаагаар тодорхойлогддог гэж түрүүнд хэлсэн. Тэгэхээр энэ параметр тэгтээ тэнцүү буюу загварт одоо жишээлбэл энэ education гэсэн хэсэг wage-д нөлөөтэй хэсгийг шалгах үндсэн таамаглалыг дэвшүүлэхэд гарч ирж байгаа тэр одоо нотлохооны хэсгийн T статистик утга байна гэж ингэж ойлгоно л гэсэн. За тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тэгтээ тэнцүү энэ тухайн одоо коэффициент education гэсэн коэффициент тэгтээ тэнцүү гэсэн таамаглалыг няцаах хэсэгт ашиглагдж байгаа T статистик байна гэдээ ойлгох чинь. Тэгвэл энэ T статистикт харгалзах магадлалын утгуудны дараагийн багнанд байна гэж ингэж үздэг. Тэгэхээр энэ ер нь бол бид нар таамаг шалгах аргуудын нэг болох магадлалын утгаар таамаг шалгахад хэрэглэгдэж байгаа. Тэр магадлалын утга нь энэ ард нь бичигдсэн байна гэдэг ингэж ойлгочиход болно гэсэн. Тэгэхээр энэ магадлалын утгыг бид нар ерөнхийдөө зөвшөөрөгдөх түвшин альфа буюу ач холбогдлын түвшингийнхаа утгатай харьцуулах замаар үндсэн одоо таамаглалыг нөлөөтэй за ер нь бол тухайн параметр загварт энэ вэжийг тайлбарлаж байгаа нөлөөтэй гэсэн үндсэн таамаглалыг няцаах хэсгийг энэ магадлалын утгыг сонгож байгаа альфатайгаа жишээд тайлбарлана гэж ойлгох. Энэ хэсэг бол магадлалын утга энд байна гэсэн. За жишээлбэл бидний энэ жишээнээр бол хэрвээ альфагаа бид нэр 5%, 1%, 10% гэдэг хөвчлэн авдаг тийм. Тэгэхээр аль ч одоо сонгох авч байгаа альфагийн хувьд энэ магадлалын утга нь бага байгаа учраас үндсэн таамаглалыг няцаах буюу өөрөөр хэлбэл энэ education гэсэн хувьсагт вэжид нөлөө үзүүлэхгүй байна гэсэн таамаглалыг няцаах бол нотлохоо бол олдож байна. Тэгэхээр нөлөөтэй гэж үзэх үндэслэл байна гэж дүгнж байна л гэж ингэж ойлгох нь байна. За энэ үнэлгээний хэсгийн 3 дахь хэсгийг бол
энд харуулж байна. За R squared гэд эхэлсэн ингээд харагдаж байна. За тэгэхээр энд бол бид нар эхнээс нь энд яг юу байгаа вэ гэдгийг товч хэлээ явчих гэж бодож байна. За эхнийх нь бол детерминацийн коэффициент буюу R коэффициент. Эконометрикт бол R квадрат гэж ингэж хэлдэг. За үнэлэгдсэн иргэнийн одоо тэгштгэлийн education гэсэн энэ хувьсгчийн өөрчлөлт нь wage гэсэн хувьсгчийн өөрчлөлтийн хичнээн хувийг тайлбарж байгаа вэ гэдгийг энд харуулдаг. За өөрөөр хэлбэл энд ойролцоогоор 16.5%-ийг бол тайлбарлаж байна гэж ойлгоно. За энэ детерминацийн коэффициент бол 0-аас 1-ийн хооронд байдаг. За өөрөөр хэлбэл тэгтэй ойрхон байх тусам бол тайлбарлах чадвар нь төдий чинь хангалтгүй байна гэж үзнэ л гэсэн үг. За дараагийнх нь бол adjusted R square буюу за засварлагдсан детерминацийн коэффициент. За зарим тохиолдолд бол тохируулсан детерминацийн коэффициент гэж нэрлэдэг. За энэ детерминацийн коэффициент нь үйл буурах. Өөрөөр хэлэх юм бол шинээр хувьсаж нэмж оруулах бүрд загвар оч холбогдолгүй байсан ч детерминацийн коэффициентийн утга ер нь бол нэмэгдэж идэг. Тэгэхээр энэ нэмэгдэж буй параметрыг илэрхийлсэн чөлөөний зэргээр нь засварладаг тийм детерминацийн коэффициент байна л гэж энийг бол ойлгоно л гэсэн. За дараагийн коэффициент бол стандарт error of regression буюу за энийг бол регрессийн тэгштгэлийн стандарт алдаа гэж нэрлэдэг. За тэгэхээр регрессийн тэгштгэлийн стандарт алдаа хэдий ч нэ бага байна. Төдий ч нэ регрессийн тэгштгэлийн бодит байдлыг тусгасан одоо сайн загвар болдгоо гэж ингэж үздэг. За дараагийнх нь sum squared of residual буюу энэ маань үлдэгдэл. За алдааны илэрхийллийн квадратуудын нийлбэрч гэж хэлдэг. За тэгэхээр регрессийн тэгштгэлийн алдаа болох үлдэгдэл буюу за үлдэгдлийг бид нар бол үнэлсэн утга, ажиглалтын утга хоёрын зөрөөгөр бол олдог. Тэгэхээр энэ нь болохоор регрессийн тэгшгэлтэй холбоотой олон одоо шалгуур гүнзгийсэн одоо шинжилгээнүүдийг ашигладаг ийм утга байгаа гэж ингэж ойлгоно. За дараагийнх нь log likelihood буюу үнний хувь бүхий утга. За энэ утга нь бол хамгийн их үнний хувь бүхий утга гэж нэрлэгддэг үнэлгээний аргын утга. За тэгээд энд ерөнхийдөө үнний хувь бүхий харьцааны шалгуурын аргад бол ашигладаг гэд ингээд ойлгочих болно. За энэний дараагийнх нь F statistic. За энэ F шалгуур нь бол энэ утга бол регрессийн тэгштгэлийн бүх параметруудыг тэгтээ тэнцүү гэсэн таамаглалын шалгуурыг илэрхийлдэг тийм статистик утга. За тэгээ энийг бол энэ тав даханд харгалзах магадлалын утга нь энэ доороо байна гэсэн үг. Тэгэхээр энэ магадлалын утгаа бид нар ач холбогдлын түвшин альфагийн ямар утгыг авсан тэрнтэйгээ жишээдвэл бид нар үндсэн таамаглалыг нцаахгүй гэдгээ бол хэлж болно, дүгнж болно гэж ингэж ойлгоо. За тэгэхээр манай энэ тохиолдолд бол альфагаа тэг 105, тэг 11, тэг 101 айлч төвшөнд авсан энэ магадлалын утга бол харьцангуй бага утга байгаа учраас үндсэн таамаглалыг нцаах юм үндэслэл нотлохоо олдож байна. Өөрөөр хэлэх юм бол бүх энэ үнэлсэн регрессийн бүх параметрууд тэгтээ тэнцүү гэсэн таамаглал нцаах нотлохоо олдож байна гэж ингэж үзэн. За энэний дараагийнх болохоор mean dependent variable буюу хамааран хувьсгчийн вэйжийн дундаж. За энэний дараагийнх нь стандарт хязгаарлалт нь бол харагдаж байна. За энэ Akaika, Schwarz, Hanna, Quinn гэсэн энэ критериуд буюу за энийг болохоор мэдээллийн шинжүүрүүд гэж шалгуурын утгууд гэж бас хэлдэг. Тэгэхээр энэ утгууд нь бол регрессийн тэгштгэлийн дотроос зөв тодорхойлсон регрессийн тэгшгэлийг сонгох юм боломжийг олгодог юм мэдээллийн шинжүүрүүд юм аа гэж ингэж ойлгоно. Тэгэхээр томьёолоос нь харах юм бол ерөнхийдөө шалгуурын хамгийн бага байх тэгшгэлийг л хамгийн оновчтой тэгшгэл гэж ингэж үздэг. За тэгэхээр энэ манай саяын үнэлсэн тохиолдолд бид бол нэг л тэгшгэл үнэлсэн байгаа учраас бол энийг жишээд хэлэх боломж л одоогоор байхгүй гэсэн. За энэ сүүлийнх нь Durbin Watson статистик буюу за энэ нь гол төлөв хугацаанд цуван эконометрикт илүү ашиглагддаг. Цаг хугацаанд алдааны илэрхийлэл буюу үлдэгдэл маань хоорондоо хамааралтай хэсгийг харуулдаг юм шалгуур. За тэгээ энэ хоёр төдий чинээ ойрхон байна. Төдий чинээ алдааны илэрхийллүүд бол хоорондоо хамааралгүй болохыг илэрхийлдэг. За тэгээд мөн энэ загвар хэр сайн тодорхойлогдсныг ч илэрхийлэх юм үзүүлэлт бас болдгоо гэд
ингээд ойлгох чинь. За энэ удаад бол би энгийн шугам 99-ийн үнэлгээг хэрхэн хийх вэ? За мөн гараад ирсэн үнэлгээнийх нь үр дүнг яаж тайлбарлах вэ гэдгийг бол авч үзлээ. Анхаарал хандуулсан явдалд бол баярлалаа.